Жинхэнэ хайртайгаа уулзах чадаагүй улмаас хөөс болон замхарсан Лусийн даг нь 200 жилийн дараа ахин төрж энэ удаад жинхэнэ хайртайгаа уулзч Лусийн хаан тулсаа аврах ёстой. Goodbye Lara гэх нэртэй энэ анимыг Kinema Citrus-ийн 15 жилийн ойд зориулж гаргаж байгаа юм байна. Эдийн гаргалт нь одоо дуусаг байгаа ч гэсэн хөөрхөн санагдаад аваад ирлээ. Гүн хөх тэнгисийн ёроолдох үзэсгэлэнт Лусийн хаан тулсад тэдний 6 дахь гүнж Лара мэдлээ. Лараг 3 нас хүрэх үеэр гүнж нарын асрагч хийж байсан эмгэн бол яг үнэндээ урд нь Лусийн хаан тулсаас цөлөгдсөн хааны дүү болох Грейс гэдгийг олж мэднэ. Грейс Лараг онцгой нэгэн гэж үзэх ба хизээ нэгэн цаг түүний гэрлийн хүч ордныг чинь сүрүүлж мэднэ гэж сүрдүүлнэ. Хаант нь түүнийг хороохыг цэргүүддээ тушаасан боловч биегүй хоосон зүйл болж таардаг. Дүрсгүй Лара ч эгчтэйгээ далайгаар зугаалж явахдаа далайн ёроолоос хүмүүсийн хэргэлдэг хүүхэлдэг эгч зүйлийг олох ба эгч нь хүний эд зүйлийг хараад ихээр жигших ба зөвхөн харах төдийд л том нүгэл үлдсэн гэж тооцогдох. Харин Ларад энэ нь эсрэгээрээ илүү сонирхолтой санагдаж буй мэт. Түүнийг 10 нас хүрэх үед албан ёсоор хааны удмын гишүүн болгон өргөмжлөөд хааны удмын гишүүн бүрт байдаг бөгжийг өвлөө авна. Энэ бөгж нь илүү хол далайд сэлэх боломжтой болгох хэдий ч далайн дээр орших хараагдсан оршихуй болох хүний ертөнцөд ойртож зөвхөн Лусийн дагнад л заяагдсан гэрлийн хүчийг бузарлуулж болохгүй гэх хатуу хууль байдгийг ч аав нь дахин сануулна. Багасаа л хүн гих оршихуйг ихэд сонирхож эхэлсэн Ларад эцгийнх нь энэ сануулгах сонирхлыг нь бүрч нэмэх мэт. Ингээд 15 нас хүрсэн жилээ далайд живж буй хөлөг онгоцноос усанд живж байгаа хүний улсын ханхуу гихчийг харж анхны харцаар дурлан амийг нь авраад далайн ирэг дээр гаргаж үлдээв. Ухаан орсон цагаасаа л далайн ёроолоос олдсон хүний эд зүйлийг ордондоо авч ирэхийг нь мэдсэн ч мдээгүй царайлаг байсан аав нь энэ удаад өрөөнөөс нь бүр их газрын илс олдсонд урам нь маш их угарч шалтгааныг нь асуудал ядаж яхад хүн тийм жигшмээр юм уу гэж өөдөөс нь хэлээд асуудлыг улам хүндрүүлж орхино. Хатуу хуулийг зөрчсөн охиндоо аав нь сануулга болгож 100 өдөр ордноос гарч гэрэл харахыг нь хориглов. Хоригдож байхдаа өнөө аавынхаа эмэгтэй дүү шулам Грейстэй таарад өнөөх нь харин Лусийн дагныг хүн болгож хувиргадаг шидэт бэлтгэл гаргаж ирээ. Дээрээс нь шидэт толиор хүний ертөнцийн нөгөө ханхууг харуулад Лараг их л уран яруу үгээр бэлтгэлийг ууг гэж ятгаж эхэлж гин шүү. Энэ шингэн Лусийн дагныг түрхэн хугацаанд л хүн болгож хувиргах бөгөөд тэр хугацаанд жинхэнэ хайртайгаа учрахгүй бол далайн хөөс болон алга болгож бас нэг хатуу нөхцөл нь бэлтгэлийн төлөөс нь түүний дуу хоолой. Гэхдээ жинхэнэ хайртайгаа учрахад дуу хоолой хэрэггүй. Лусийн дагны хүн хоёрын дунд жинхэнэ хайр сэтгэл гэж байдаг гэдгийг нотолж харуулаа гэд ятгах өгч юм. Ихэд эргэлзсэний дараа Лара шидэт бэлтгэлийг авч харин Грейс түүнийг ямар тааж ханхуутай уулзуулахар болгоод үлдсэнийг нь өөрт нь даатгаад явууллаа. Удаачгүй Лара далайн ирэг дээр сэрэх ба Лусийн дагны сүүлний оронд 2 хөлтэй болсон байхан тэр. Дөнгөж хөлд орж байгаа хүн чинь арай гэж алхаж явахад нь ханхуутай уулзаж асар хурдан хугацаанд хайр сэтгэлийн холбоотой болцгоо. Тэдний хамгийн анхны үнсэлтийн өмнө шингэний хугацаа дуусч Ларагийн хөл нь буцаад сүүл болж хувирах тэр мөчөд ханхуу бүх үннийг олж мэдээд ихэд жигшиж хоолойд нь бүр сэлэм тулгаж орхилоо. Бахан хансан Грейс ч үүнийг шидэт толиороо хараад сууж байна. Лара харин энэ үед эгчийнхээ бас аавынхаа хүн гэдэг оршихуйн тухай хэлж байсан зүйлсийг нь санаад хөөс болох мөчөө хүлээгээд хөвтөж байхад дотроос нь маш тод гэрэл гарч ирээд хутга болон хувраад түүний биеийг нэвтлэн орхон тэр. Хисаан дотроос сэрсэн Лара өөрийнхөө үхээгүй байгааг гайхаж эргэн тойрноо ажиглавал хааны ордны бүх зүйл ил хол. Грейсийн шидэт толноос юу болсон тухай асуухад хааны удмын цус хараагдаж ордны гэрэл бөхснийг гэрлийн хүчээр амьдардаг Лусийн дагнууд аргагүй эрхэнд шулам Грейсээс тусламж хүсч өөр газар руу явсныг гисэн хэдий ч тэдний гэрэл сэргээгүйн дээр бараг л амьд үлдэж чадаагүйг олж мэднэ. Хаан аав нь хамгийн сүүлд Ларад хандаж өөрт чинь сүүлчийн гэрлийг өгсөн хүлээж аваарай. Чи хичнээн их нүгэл үлдсэн ч аав нь чамд үргэлж хайртай шүү гэж хэлээд толхоогорч. Тэдний өхөлтөө эвлэрч чадахгүйгээр өөрийгөө буруутгаж байхад нь шулам Грейс гарч ирж Лусийн дагнуудыг үхэхээс өмнө сүүлчийн үлдсэн бүдэг гэрлийг хисаан дотор соглуулж хийсэн ба тэднийг энэ мөнхийн нойрноос сэрэж чадах ганц хүн бол Лара. Ингээд Грейс түнд хүн болох бэлтгэлийг дахин өгч 200 жилийн дараа хүний ертөнцид ахин гарч ирлээ. Далайн уснаас шидэгдсэн Лара
Санамсаргүй байдлаар Маригийн охинтой таарч тэдний адал явдал эхэллээ. Нэрээ та нар сүүл үед гарч буй шин шилдэг мангаг их хэлээр унших боломжийг хайсаар л байгаа юу? Тийм бол би та нарт комик апыг санал болгож байна. Энд маш олон төрлийн манхва нартай мэргэжлийн орчуулгаар уншигчдад хүргэж байгаа. Бас тун удахгүй шорт анимцэс шинжлэгдээд илүү гоё болох гэж байгаагаас гадна олон гоё урамшуулал тэмцээн хүртэл зарлахаар төлөвлөж байгаа. Комик апа description хэсэгт байрлах линкээр татаж аваарай. Өглөөс хэрэнгүүтэл Маригийн сэрүүлгийг авч идэв. Өмнөх өдрийн азгүй явдлыг бодож айгаастай. Мари охины тижэж байгаа энэ бяцхан загас үнэндээ Грейс байх ба Лараг далайн хуулийг зөрчснөөс болоод энэ бүх зүйл болсон учраас хүний ертөнцид заавал жинхэнэ хайртайгаа уулзраад унтаж буй Лусын хаант улсынханд гэрэл өгөх ёстой гин. Өмнөх хайрын шархаасаа болж жинхэнэ хайр байдаг гэдэгт эргэлзэж байгаа. Итгэл алдарсан Лара уйлж байхдаа гин итгэн л хааны удмын бүгж нь байхгүй байгааг анзаарч хайхаар явна. Энэ үед Лиса гэх эмэгтэй Ларатай адил бүгж зүүчихсэн. Эвгүй хоёр нөхөр арал дээр бууж байна. Ларач хүний ертөнцид дасч өгөхгүй нилээн хэзүүдээ. Болдог бол хурдхан л далайн ертөнц рүүгээ буцаад очмоор санагдана. Өмнө нь Лусын ордонд амьдрал өгчээсэн гэрэл нь тэдний ээжийнх байсан ба 6 гүнжийнх нь хин нэгэн зөвхөн хайраас үүсдэг тийм хүчтэй байж магадгүй. Сонгогдсон тэр гүнжил жинхэнэ хайртайгаа уулзраад олж авах тэр гэрлээр ордныг гэрэлтүүлэх үүрэгтэй. Энэ тухай эгчнэрийнхаа ярьж ирснийг санангаа цөхөртлөө бөгжөө хайсны эцэст Лусын дагнын чадвараа нэгэн талцснаа анзаарч живэх үеэр нь Мари ирж аварна. Нэг нь гэрийг нь эвдэлсэн гэх нөгөөх нь чамаас олж бөгжөө алгуулсан гэд хэрэлдэж байх зур усан бороо асгарч хорогдох газар орж амсгийгээд сая нэг тайвширч ярилцлаа. Иргэдээр шидэгдсэн Грейсийг үхэх гэж яахт нь Мари ирж авраад Гом гэж нэрлээд тижээвэр амтнаа болгохоор шийдсэн гинэ. Нуурын ёроолд шумбагчийн тусламжтай орж ирсэн нөгөө хоёр хүн чинь бүдэг гэрэлтэй олон хясаан дундаас нэг л хясаан юуж байхгүй байгааг хараад Лиса гэх эмэгтэй нь үнэхээр их баярлаж хайрт Лара минь удахгүй олноо чамаа гэд явцгаалаа. Ахлах сургуулийн 1-р ангийн боксор хичээлдэг Маригийн өдөр тутмын амьдрал өглөөний 5 цагт гүүхээс эхэлнэ. Лараг бол одоохондоо яахаа мэдэхгүй гэртээ байлгаж байгаа. Мари бүр бага байгаасаа л зодон хийгээд ээжтэй үргэлж загнуулдаг байж. Түүнийг боксор хичээллэхийг хүсэж байгаагаа ээжтэй хэлтэл ээж нь ч түүнийг дуртай хүлээж авч үргэлж дэмждэг байж. Дунд ангидаа бүр улсын хэмжээний тэмцээнд төрүүлсэн гэж байгаа. Өөртөө үргэлж сөргөөцөлддөг нэг клубийн симпайтай. Тэдний дасгалжуулагч нь удахгүй болох тэмцээнд хоёрын айд нэгийг нь л оруулна гэд бүр гал дээр тос нэмээд хайчихсан. Мариг сургууль гэдэг газар руу явлаа гэхээр нь сонирхож асууж агаад бараг 600 гаруй хүнтэй байхаа гэсэн чинь тэр чинь бараг хаант улс юм уу ч гэх шиг. Гэртээ Мариг хүлээж авах оронд нь Гон Лараг хурдхан шин ханхүү олж ав гэж ятгаастай. Нөгөөх нь ч харин хүмүүсийн ертөнцид хурдан дасах санаатай. Мариг хичээлээсээ тараад иртэл Гоны заавраар гэрээр дүүрэн ус хийгээд эмээдэн загнуулчихсан сууж байна. Дээрээс нь онлайнаар амар их амттан захиалчихсан. Эмээ нь Марид Лараг хурдан гэрлүүний явуул гэж зөвлөөд энэ тухайгаа Ларад хэлж манай охин амьдрах шинэ газар хайгаас өөр аргагүй боллоо. Маргааш нь бусдад төвөг удаж болохгүй гэд хэдийн юм цүнхэлж аваад гэрээс нь гараад алхаж итэл Маригийн ах нь ирээд хаашаа явж байгааг нь асуутал сургууль гинүү. Харин Мари тэмцээнд орох эрхийн төлөө сэмпайтайгаа тулалдаж байгаад тулааны үеэр юм газарт унах чимээнээр ээжийнх нь би гинт муудаж байсан тэр үе санаанд ороод цохиулж эхэлнэ. Гинэт Лара тэдэн дээр орж ирснээ Мариг мэдээд зодуулж байна гэж ойлгоод болооч гэж орилоод бүр рингэн дээр гараад ирсэн. Марид гэрээс нь явах гэж байгаагаа хэлээд өмнө нь өөрт нь авч өгчээсэн копиг талархлын үгтэй хамт өгөхтөн. Түүнийг харсан Мари инээмсэглээд өрсөлдөгчөөсөө уучлалт гуйж ахиад нэг үе тулалтаар болно. Энэ тулаанд ялагч тодролгүй хоёулаа тэмцчихсэн. Гэрлүүгээ харж явахдаа Лараг хүний ертөнцид үлдмээр байгаа тухай сонссон Мари яаж игээд гэртээ үлдээхээр асууж өгөхөөр олов. Яагаад өөрт нь тусалж байгааг асуухад Лараг тэнэг болохоор ийм тэнэг хөгжилтэй хүмүүст дуртай гэж хэлээд баярлуулах нь тэр. Энэ үед далай дотроос урд нь Лараг үхэх үед гарч ирж байсантай төстэй загсан хэлбэртэй хутаг гарч ирээд тогтчихсон. Харин нөгөө талд Лисач Ларагийн бүгжийг олчихсон. Дүүмийн жинхэнэ хайрыг хурдан олж аваад биднийг авраарай гэж хэлээд зогсож байна. Маригийн эмээтэй
Грейс Ларагийн гэр бүлийг төлөөлж утсаар яриад худлаа баах юм хэлээд өрөвдүүлээд гэрт нь байлгахаар болчихж байгаа юм. Их газарт гарч ирээд 3-7 хоног өнгөрчихсөн. Хүний ертөнцийн ханхуугийн талаар судалгаа хийх нэрийдлээ кино үзэхээс өөр юм хийсэнгүй. Маригаас залхтал гуйсны эцэс нэг удаа сургууль руу дагаж явахаар боллоо. Грейс ч хүмүүстэй дими балан юмэрв. Хүн шиг л байгаарэ. Олон юм ярьж байж хилээ таслуулав гэж захиж явууллаа. Тэнгэр дээр тогтсон тэр загсан хэлбэртэй хутгийг ганцхан Лара л харж байгаа л үлдээ. Мира Лараг сургуулийнхаа боксинг клубын өрөөнд төвччихээд хэрвээ гарвал насан туршид чинь телевизээр үзүүлэхгүй гинэ. Харин Лараг хүний хөлтэй босныг нь мэдсэн Лиса ихэд дургуутжээ. Лара Маригийн ахтай таарад ханхүү хайж байгаагаа хэлтэл өнөөхөн залуучууд танилцуулна гэд тэндээс нь аваад гарлаа. Сургуулаар явж байхдаа сургуулийнхаа хамгийн гоё хос гэж андуурагддагч үнэндээ зүгээр л багын найзууд гих Химеко Оужи гэдэг орчуулбал ханхүү болон гүнж гэдэг нэртэй хоёр хүүхдийг хараад их сонирхоод эмэгтэйтэй танилцаад бид хоёр зүгээр л найзууд юм аа, хүмүүс арай андуураад байд юм аа гэж ярилцаад явж байтал эрэгтэйгийн өөр охинтой явж байхыг нь харцхан. Харилцаагаа үгүйсгэж байсан Химеко яах аргагүй Оужид хайртай гэдгийг анзаарч гониглаад бүр нулимс туслуулна. Маргааш нь Лара Маригаас дахиад л гуйж ээж арай гэж нэг юм сургууль дээр очиод Химекод өмнө нь учирч байсан дурлалынхаа талаар хялтхан дурдаад одоо сэтгэлээ илчлэхгүй бол дараа нь харамсах үедээ гэж ятгаад өмнөх амьдралдаа ханхүүтэйгээ уулзаад өөрийгөө илэрхийлж ярьж чадаагүй учраас одоо хүртэл харамсаж байгаа. Ингэж удаан ятгасны эцэст Химеко хайраа илчилсэн боловч мэдээж Оужи сэтгэлийг нь хүлээж аваагүй. Оужи ганцхан ханхүү бишээ. Жинхэнэ ханхүүтэй уулзгаа тэсэн ядан хүлээж ивнэ гэд өөдрөгөөр хаягдаж байгаа Химеко Лара болон найз Марид чинь баярлаа гэж хэлээд тэрвэрдэг. Химеко тэднийг найзууд мөн үстэй гэж лавлаж асуудал Марид толгой тохиж Лара үүнд нь үнэхээр их баярлна. Дэлгүүр орчход ганцаараа буцаж явсан Ларатай нөгөө жижиг масктай нөхөр ирж уулзна. Өөрийгөө Ковта гэж танилцуулсан энэ нөхөр Ларагийн эгч Лисагийн тушаалаар утсаар яриулахаар ирсэн гэх. Ингээд 200 жилийн дараа эгчтэйгээ нулимс туслуулан ярих Лара. Лиса холын холд байгаа учраас гихтээ удахгүй очиж уулзнаа гэд утсаа таслалаа. Гихтээ холгүйхэн машинд сууж байсан эгч нь дүүгээ мөн гэдгийг таньсан ч уулзаж болохгүй шалтгаан байгаа л бололтой. Гэрт нь хоёр томоо охин юу ч хийхгүй хоолохоор байгаа учраас эмээн Мари Лара хоёрыг ажил хийгээд загнана. Өдөржин анкет бөглөж ярилцлагад орсон ч тэмцсэнгүй. Тэдэнтэй хамт явж байсан Маригийн аав нь Ларад зургийн аппарат бэлгэлдэг. Замд таарсан Белоны газар ихэд таалагдаж ярилцлага өгөхөөр шийдээд Лара минь өөрийгөө хизээж бараг шантрахгүй ухааны юм ярьж байгаад 21 дэх анкет өгсөн газар арай гэж нэг тэнцлээ. Өөрийгөө шууд л белох хийж эхлэх юм бодсон чинь угаагчаас эхэлж байна. Харин Грейс Лараг галтгооноос ханхуу олдохгүй бол үйлчлүүлэгч дундаас хайч гэх шиг. Менежерийнхээ шин цэс гаргаад хөвжөлтэй байгааг нь харсан Лара барьцаж ягаад шин цэс дээр нь туслахаар болно. Хамт ажиллагчид нь харин өмнөөс нь санаа зовоостой. Энэ ажил нь харин мэдээж угаалгаас нь илүү хэцүү. Гисэн ч өдөр бүр урам зоригоор дүүрэн ажиллаж нэг л өдөр менежерээсээ магтаал сонсно. Гэхдээ санснаар болдог бол хурдхан шиг л ханхүүтэйгээ уулзмаар ахт чинь ингэж өдөр болгон сонин ажил хийгээд явж байгаадаа жаахан гутраастай. Нөгөө талд их чинь харин дүүгээ үргэлж ойроос ажиглаад Лараг хамгаалнаа гэж яриастай. Одоохондоо байж том ажил хийдэг болчихвол ажлын хүнсийг нэмийгээ хэлчихсэн. Хурдхан шиг л тэр том ажлыг нь хийж сурчих гээд арай л их хичээгээд байгаа юм шүү. Санасргүй нэлээд том алдаа гаргачихад шин юм сурах гэж хитрхи их яарлаа гэж зэмлүүлээд. Гэртээ ирэхээр дээрээс нь Грейс гэр бүлээ мартчихсан юм уу? Хурдан ханхүү олооч гэж зэмлээд. Ажлаасаа гарах гэхээр цонх хагалсан төлбөрөө дуусгаагүй учраас дээрээс нь Мари алдаа гаргачаад ажлаасаа гарах гэлээ гэж загнаад шөнжин бодсны эцэст хамт олноосоо төвөг удсандаа уучлалт гуйтал нөгөөдөл нь тийм зүйл угаасаа болдгийм аа. Зарим нь бүр чамаас илүү алдаж байсан гэд тайвшруулна. Хичээж ажилласны эцэст эмээд өгөх ёстой төлбөрөө өгөөд дээрээс нь хангалттай мөнгө илүү гарч ийн. Ажлынх нь Ларад бүр угтах үдшилэгч хийж өгөв. Хүмүүсийн ертөнц түүнд баг багаар таалагдж байгаа. Таних тусам илүү ихийг мэдмээр санагдаж байгаа талаараа Марид ярьсаар гэрлөөгээ харьлаа. Маригийн аав нь харин нөгөө зургийн аппаратаар дарсан зургуудыг нь угааж өгч байна. Удаах хугацааны дараа эгч нь түүн дээр ирж
Дагин хүн хоёр бие биенээ хайрлах боломжгүй. Өөрийг нь шулам хуурсан гэж зэмлээд Коута гэх нөгөө хүүг Марийг устгуулахаар явуулсан тухайгаа хэлнэ. Сандарсан Лара гэрлүүгээ яаран ирэхэд бүх зүйл хэвийн байгааг хараад сайн нэг санаа амарч. Коутаг энд ирэх замд нь тэнгэр төвж байсан нөгөө загсан хэлбэртэй сэлэм дээрээс нь унж ирээ Коутаг зогсоосон байж л дээ. Лара Грейст Лизатай уулзсан талаараа хэлэхэд Грейсээс нөгөө шидэт бэлтгэлийг хүчээр авч уугаад хөлдөө олчихсан гинэ. Сэлэмнээс Кота амьд үлдсэн байх ба шулам Грейсийг хайсаар л байгаа. Лиза 200 жилийн өмнөх түүхийг дурсаж байна. Энэ царай муутай загас бол далайн ёроолдох Коутагийн жинхэнэ төрх. Бүр бага байхасаа л Лизатай ойр дотнд байж жижигхэн гэрлээрээ түүнийг хааж байсан олдог гэж байгаа. Ордонд гэрлээ өгдөг жинхэнэ гүнж нь байхгүй болсноос болж өөр газар хайхаас өөр аргагүй болж энэ үед тэдэн дээр шулам Грейс хурж ирж. Лиза бүглүү харанхуй далайн ёроолд Грейсийн гэрлүү явж байхдаа далайн шуурганд өртөж гэр бүлээсээ салгаад хүмүүсийн гарт орж. Тэндээ циркийн нэгэн үзүүлбэр болж хүмүүсийн нүдийг хүжирлаад эцэс төгсгөлгүй энэ амьдралаас алхаж байх үед нь шулмын бэлтгэлийг уусан Коута түүн дээр ирж харанхуйд байсан өөрийг нь олж аварсанд талархаж цаашдаа ч Коутаг хамт байхыг гуйдаг. Дээрээс нь Коутагийн шулмаас хулгайлж авсан шидэр чингэнээ суун. Гэр бүлийнхээ байгаа газрыг далайн ёроолоос олох үеэр үнэхээр л Грейс шулмын оромжинд байх ба аав нь түүнээс хисаанд унтаж буй Лараг аврахыг гуйна. Харамсалтай нь тэндээс Лараг авчхар чадаагүй ч хүний ертөнцид амьдарч байхдаа өдөр шөнөгүй судалгаа хийж үзий яддаг хүн төрлөختнөөсөө хүртэл тусламж гуйж шулмын тэр бэлтгэлийг гаргаж авах судалгаа хийсэн боловч амжилттай болж чадаагүй. Энэ эрдэмтний амьдралаа зориулж судалсан юм нь хэдий шулмын бэлтгэлийг гүйцэхгүй ч хөөс болох явцыг нь жаахан ч гэсэн удаашруулж байгааж. Бүгд бүтэн 200 жил хүний ертөнцид хичээсний эцэст Лизагийн бүгжин гэрэлтэж Лараг дахин сэргэснийг мэдэрдэг. Бэлтгэлийн хугацаа дуусч бие нь огцон муудсан Лиза яаралтай гэртээ ирж гэрэл доор хөвттэл аль хэдийн эргээд хувирч эхэлснээ анзаардаг. Цөхрөнгөө бараад хөвтөж яхад нь Коутач ирж бэлтгэл гихтээ аль алинд нь нөлөөлөхөө нэгэнт болсон бололтой. Энэ уурандаа хагалсан толны хилтергийгээр Грейс шулмыг Ларагийн гэрт байгааг мэдэж авлаа. Мари эгчтэйгээ муудалцсан гэх Лараг тайвшруулаад зогсож итэл Ларагийн бүтэн 200 жилийн өмнө дурлаж явсан ханхүүтэй нь улсны тусал мэт адилхан залуу тэднийг чиглээд ирж яваа харагддаг. Тэр залууг харсан Лара сочирдоод шууд л хуурж сүүлдээ булчихсан. Яг энэ бичлэгийг хийж яхад бол өнгөж 6 ангинд гарч байгаа юм байна. Хэрвээ та нар дуустал нь үзэх юм бол аним гарч дууссаны дараа үргэлжлэлийг нь заавал ирж өгнө.